Сайн байцгаана уу? Номын ертөнц клубын эндээ дахлагч Батөрж байна. Манай өнөөдрийн 50 номын байгаль экологийн тухай 50 номын подкастаар ээлжид нэгэн оролцогч маань буюу Номын ертөнц клубын ахлагч Тимэрэг ирсэн байна. Сайн байцгаана уу? Номын ертөнц клубын ахлагч Тимэрэг юм байна. За манай Тимэрэг маань өнөөдөр бидэнд ямар ном ярих ирсэн бэлээ? The Jungle Book буюу Ширэнгэн ном гэсэн номыг сонгоод ярилцахаар ирсэн. Манай номны зохиолч нь ямар хүн байгаа бол ямар мэрэгчлэлтэй тэгээд юу вэ? Манай номын зохиолч нь Rudyard Kipling гэдэг Британи хүн байгаа. За 1865 онд энэ нэтгэгт төрсэн. Яг энэ нэтгэгт бага насаа өнгөрөөсөн тийм хүн байт юм байлээ. За энэ нэтгэг бол мэдээж байгаль экологоор маш алдартай. Байгалийн үзэсгэлэнтэй газрууд маш олонтой газар. За яг онцлох юм бол энэ нэтгэг мэдээж маш ой мод ихтэй. Яг энэ орчинд өссөн болохоор манай зохиолч яг энэ Маугли гэсэн одоо яг бид нар л яг Маугли гэдгээр нь мэдэх болохоос энэ Ширэнгэн ном гэдэг ном маань маш олон түүхүүдийн тийм цуглуулга маягийн ном байна. За манай зохиолч маань энэ номоо 1894 онд гаргаж байсан. За үүний дараа Ширэнгэн ном 2 гээд бас гаргасан байт юм байлээ. Өөр нэг онцлох юм гэвэл манай зохиолч яг хамгийн том авч болох шагнал буюу уран зохиолын Нобелийн шагнал 1907 онд хүртснээрээ маш тийм онцлог байна. Манай зохиолч маань энэ номоо яг яах гэж хэлсэн бол яг бидэнд хүрэх гол санаа нь юу байсан бэ? Сая хэлсэнчлэн маш олон түүхүүдийн тийм цуглуулга байгаа. Энэ бүх түүхүүдийг ажингууд ер нь бол байгальд гарч болох янз янзын тийм асуудлуудын талаар бас дурдсан. Одоо жишээ нь Маугли дээр яг хүүхэд хаягдаад тэр тухайн орчиндөө өсөд яг том болж байхад нь одоо яг хүн төрөлхтөн яг хэрхэн байгалыг бас дарангуулж байгаа. Одоо яг хүн гэдэг амьтан чинь бусад амьтдын ер нь бол дээд төрөл одоогоор яг хамгийн их хүчийг эзэмшиж байгаа. Яг энэ төрөл зүйл яаж тэр Ширэнгэн бусад амьтдад нөлөөлж байгаа талаар бас гаргадаг. Тухайн зүйлийг яг ямар үйл явдлаар зохиолч хүйдэн төрөдөг вэ? Ном дээр яг яаж бичсэн байдаг вэ? За мэдээж бидний мэдж байгаагаар Мауглиг та бүхэн мэднэ. Маугли маань болохоор мэдээж чонын сүрэгт өсөж одоо том болж байгаа. Түүний хажууд маш ухаантай тийм яг үнэхээр бас хачирхалтай ч гэсэн ярьдаг баавга те. Магадгүй хэдүүлээ бусад амьтдын дунд өсөж торнол бас тухайн амьтны хэлийг бас мэдэх боломжтой ч юм уу те. Маш сонирхолтой сэдвийг бас хөндсөн. Ингэж явж байгаа хугацаанд тэр нэг дайсандаа тулсан нь мэдээж одоо бид бүгд мэдхээр тийм уулын бар байгаа. Тэр бар маань ерөнхийдөө бол миний бодлоор яг нэг тийм эзэрхэх хүсэлтэй тийм бусдыг айлгах дуртай тийм хүч чадалт улангассан тийм амьтныг зүүрлсэн гэж бодож байна. Яг энэ хүн ном маань энэ хоёрын тэмцлийг ер нь ихэнхдээ харуулдаг. Таны энэ номноос яг дуртай хэсэг юу байсан? Энэ номны дуртай хэсэг. Айгүй олон амьтын тухай гарлаа гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ олон амьтын зөвхөн Мауглигийн түүх биш бас өөр амьтдын түүх сонирхолтой байсан гэж олж шүү дээ. Ямар нэгэн тийм өөр амьтдын түүхээс Мауглигаас гад таны хэлсэнчлээ бол ер нь манай үзэгчдийн ихэнх Мауглиг мэдэх байх. Тэгээд Мауглигаас өөр бусад амьтдын тухай жоохон ярьж байна. За тэгэхээр миний хувьд яг Мауглигийн дараа орохоор хамгийн алдартай нь яг Mongoose гэдэг яг Монголд байдаггүй нэг амьтан байлээ. Тэр амьтан болохоор хоёр шиг кобра могоноос хүн гэр бүлийг ингээд хамгаалдаг. Яг одоо яг Мауглигийн эсрэгцэлнэ гэсэн үг л те. Одоо ерөөдөө бол Маугли бол амьтдын дунд өссөн хүн. Харин энэ Mongoose маань болохоор хүмүүсийн дунд өссөн амьтан байна. За тэгээд өөр амьтан гэх юм бол өөр одоо нэг цагаан далайн хав байдаг. Тэр амьтан маань болохоор дэлхийд амар ховор. За тэгээд мэдээж ховор амьтдыг хүмүүс ангуучлах маш тийм хүсэл сонирхолтой байгаад байдаг. За энэ амьтан маань яг тэр анчтаас зүгтаад өөртөө тийм аюулгүй газрыг хайж явж байгаа тийм түүх гардаг. Энэ магадгүй яг зохиолчийн гаргах гэсэн том санаануудын нэг байх гэж би боддог. Яагаад вэ гэхээр яг хүн төрөлхтөн энэ байгаль орчиндөө яагаад ийм ээлгүй одоо яг хүн хонио идээд одоо бусад амьд одоо гаршуулсан амьдтай идээд болж байгаа юм байж яагаад өөр бусад экосистемд ховорцсон амьдтыг хүртэл ингээд ирж хайгаад хороогоод байдгийг
гэсэн одоо тийм дал дутгатай байх гэж би бодсон. Тэгэл нэг төрлийн шунал ах л та. Харин ховор юм өөртөө ажиллах. Монгус амт гэдэг нь яг ямар хөө төрлийн амт юм бэ? Яг жишээлбэл надаа хамгийн түрүүнд яг миний мэдхгүй л амт юм байл та. Яг гүүс ихээр бас болохгүй юм шиг. Надаа бол хамгийн түрүү сарамгчл орж ирлээ. Миний хувьд монг үсгэнгүүд гүүс гэдэг нь яг англиар харин нуус гэсэн үг шүү дээ. Би бас нуус юм болов гэж анхандаа бодож байгаад зургийг харсан чинь нэг юм хөхтэй амт юм байсан. Монголоор яг зүйрлж хэлэх юм бол өмхий өрөнтэй маш тийм төстэй амт харагдсан. Могоноос хамаарсан гэхээр жоохон хүчтэй амт байх бол гэж. Манай ном дээр нэг тийм байгалийн өрөнд бүх амтын тухай бичсэн гэсэн шүү дээ. Тэгээд жоохон тийм зэрлэг талаас нь бичсэн үү эсвэл зүгээр л яг Google-ийн кинон дээр гардаг шиг арайж жоохон зөөлөн бичсэн үү? Та бүхний мэдж байгаагаар яг Мауглийн өөрийн гэсэн анимашнтай тэгээд яг бодитоор кино болж гарсан цөөх хэдэн бүтээлүүдийн нэг. За Мауглигийн хувьд бол яг анимашн нь Disney production ингээд гаргасан болохоор яг хүүхдүүдэд зориулсан маягтай одоо тийм илүү адал явдалт хүүхдэд ээлтэйгээр гаргасан. Харин ном дээр бол манай Мауглиг нас явах тусам илүү тийм байгальтай зохицоод илүү тийм зэрлэг болж байгаагаар харуулдаг. Тэгэхээр ер нь бол ном нь арай тийм томчууд ойлгохоор байдалтай бичигдсэн гэж бодож байна. Тэгэхээр ер нь томчууд санал болгохоор төрлийн ном тийм. Томчууд донд бид орж байгаа сэтгүүл өсвөр насныхаа орлого яах вэ? Ер нь бол мэдээж өсвөр насныхан бол яг өөрсдийн гэсэн ирээдүйд одоо тий 50 жил амьдрах зан чанараа одоо төлөвшүүлж байгаа хүүхдүүд учраас ер нь бол яг нэг тийм өсвөр насны хүүхдүүд уншвал маш тийм тохиромжтой санагдсан. Байгалийн ямар нэгэн хатуу хөвтөө тэгээд амьтдыг ойлгох талаар тийм сургамж авахар ном байсан. Энэ ном маань ер нь яг үндсэн байгаль экологид холбогдож байгаа зүйл нь юу вэ? Тухайн амьтдаас гадна. За байгальтай холбогдож байгаа нь гэвэл яг Маугли дээр бол яг хүн гэдэг амьтан бол бас нэг жижиг байр суурийг эзэлж байгаа. Бусад түүхтэрээ хүн болохоор байгаль орчиндөө амар ээлгүй харьцаад ой модыг бүр ингээд байхгүй болтол нь хусч тайраал явж байгаа. Энэ нь яг байгалийн тэнцвэр экосистемийг алдагдуулж байгаа. Мэдээж яг тухайн газар гэлтгүү ойр тойрны бусад зүйлсд ч гэсэн ингээд өсөрхийлээд одоо жишээ нь бид нар шарх авахад яг нэг шороо мороо ороход л ингээд цаашаа өсөрхийлээд явдагтай адилхан дамжаад явах тул та бүхэн ингээд бага дээр нь одоо яг юмыг багаас нь ингээд хайрлаад хамгаалаад явах нь маш чухал. Манай өнөөдрийн дугаарыг өндөрлж байна. Маш олон удаа бидэнд юм гой номнуудыг ярьж байгаа. Ахлагч Тэмэргэндээ баярлалаа. За намайг урьж оролцуулсан бас Батэрч та баярлалаа. Манай 50 номын тэмцээн маань үргэлжлэлээрээ холно. Тэгээд дараа жилийн 50 номын тэмцээнд санал олох ном байвал манай Facebook пэйж рүү холбогдож олно. Бас дээрс нь доор байгаа линк дээр дараад бидэнтэй холбоход нээлттэй байгаа шүү. За энэ хүртэл үзсэн үзэгчид олон сонсогчдоо баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баярлалаа.